Эрдэнэс тавталгын асуудлаар бие даагч гишүүд удаадараа очиж танилцсан. Шударга сэвслийн бүлэгт хамаардаг уян гишүүний хувьд бие даагч нартай газар дээр очиж уулзалт хийж байсан гэдгээ. Тэгвэл Эрдэнэс тавталгын үйлдвэрчний хэвлэлийн дарга Эрдэнийн гаргасан үлдэд хэн нэгэн хүн хариуцлага хүлээх учиртай. Энэ нь гэрээг байгуулсан эрхмүүд яахааргүй мó. Эрдэнэс тавталгын асуудыг орхих учиргүй гэж уян гишүүн ундууцлаа. Гэтэл зүгээр л одоо нэг жишээлбэл бид нар нэг компани байлаа гэж бодоход хаалгаа хадуулахдаа ч юм уу эсвэл одоо шалаа өдөр болгон цэвэрлүүлэхдээ олон улсын гэрээ арбитрийн шүүхт очдог гэрээ хийгдэж болохгүй шүү дээ. Ийм алдагдaltaй ийм хогийн юм чинь 11 онд ийм гэрээ хийцэн байна. Өнгөрсөн 2011 онд гэрээг байгуулсан Батболдын засгийн газар бүх албатай би өнөөдөр хамгийн их өртөгтэйгээр олборлолт явуулдаг Монголд ямар ч ашиггүй гэрээг 2017 хүртэл TTGVco компанитай байгуулсан байна. Өнөөх гэрээгээ хүчингүй болгох гэхээр өнөөдөр тухайн гэрээ нь олон улсын шүүхтэр очиод унах юм гинэ. Үүнээс нь болоод 100 сая долларын өрөнд Монгол улс орж болохоор байгааг гих тайлбарч албаныхаа өгсөн байгаа юм. Үнэхээр Эрдэнэс тавталгааг анхнаас нь ашигтай байлгахгүйгээр гэрээ нь хийгдсэн болт юм а.